Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн аимшигтай, бүр нэг худал хуурмгаар дүүрэн нэгэн хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Уг нь 2 дахь өдөр хуваарийнхаа дагуу бичлэгээ оруулах гэсэн боловч хувийн шалтгаанаас болоод хойшлоод тэгээд өнөөдөр оруулж гин. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Georgia мужийн Riceboro-д байх The Portal Hunting Club гэдэг ийм ангийн бүс байдаг. Энэхүү ангийн бүс нь болохоор анчтад зориулсан 13,000 акр газрыг хамардаг ийм бүс нутаг. 2022 оны 12 дугаар сарын 2-нд 2 эрэгтэй анх ихээр 2 нохоотойгоо хамт явж байгаад нэг амтан буудаж унагсан. Тэгээ холоос буудсан болохоор нохоонууд нь уг нь үнэрлээд анчтыг буудаж унагсан амтан дээр нь авч ирдэм байлээ л дээ. Тэгсэн 2 нохоо нь анчтыг дагуулж явсаар буудаж унагсан амтан дээр нь биш өөр зүйл дээр аваад ирдэг. Тэр нь юу байсан бэ гэхээр хүний биеийн дээд хэсэг буюу цээжин хэсэг. Ингээд анчид тэр дорн цагдаа дуудаж цагдаагийн ажилтнууд, шинжээчэд, мөрдөгчөд гээд бүгдээрээ тэрхүү хэн нэгний биеийн цээжин хэсэг нь олдсон өнөөх газарт ирсэн байдаг. За цээжин хэсгээс нь харахад бол энэ нь цагаан арьстай эмэгтэй хүний биеийн хэсэг гэдэг нь бол шууд харагдчихснаас гадна цагдаагийн ажилтнууд тэр хаваар үзлэг хийгээд самнаад үзэхэд өөр хэд хэдэн газруудаас тухайн цогцсны үлдсэн биеийн хэсгүүдийг энд тэнд тараагаад хайцсан байгааг нь олсон байдаг. Тэр байтугай өөр нэг эрэгтэй тэр хавьд ан хийж яваад цээжин хэсэг нь олдсон газраас 2 орчим майлын зайнаас эмэгтэй хүний баруун хөлийг мөн олсон. Үүний дараа цагдаагийн үнэрч ноход цогцсны зүүн хөлийг нь ч гэсэн төд удалгүй олсон байдаг. Харин анх цээжин хэсгийг нь олсноос 5 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 5-нд мөрдөгчөд замын ойролцоо байх нэгэн модны доор хэсэг газрыг ухаад тэгээ буцаад булцсан юм шиг харагдаж байгааг олж анзаарсан ба тэрхүү газрыг ухаад шалгаад үзэхэд 40 орчим насны эмэгтэй хүний толгой гарч ирсэн байдаг. За яг тухайн үед бол шинжээчид тэрхүү эмэгтэйг яг хэн гэдэг ямар хүн болох талаар олж тогтоох боломж байгаагүй. Учир нь цогцсны царай бүр танигдахааргүй болцсон. Дээрэс нь үнэмлэх хувийн мэдээлэл гэхээр зүйл цогцсны эргэн тойронд олдоогүй. Гэхдээ мөрдөгчөд хэргийн газрын ойролцоо үзлэг хийж явах явцдаа эхлээд нэг хар өнгийн том сав олсон бол савны хажуухан талаас Milwaukee брэндийн хутгийг мөн олсон. Ингээ болоогүй тэрхүү хар өнгийн сав болон хутаг олдсон тэрхүү газрын ойролцоо маш олон цэвэрлэгээний зориулалттай ариутгалын салфетигнууд газарт хөглөрчсэн бөгөөд хутган дээрээс болон савн дээрээс ямар ч хурууны хээ илрээгүй. Тэгэхээр гэмт хэрэгтэн эдгээр зүйлсийг тэнд үлдээгээд явхаасаа өмнө хурууны хээгээ маш сайн арчиж цэвэрлсэн байсан гэсэн үг. Уг нь тухайн савны доод талаас цусны толб олдсон байдаг. Үүнийг нь шинжилгээнд оруулаад шалгаад үзэхэд хүний цус гэдэг нь тогтоогдсон боловч яг ямар хүний ДНХ гэдэг нь бол тогтоогдоогүй. Үүний дараа дахиад өөр нэгэн адилхан том хэмжээтэй саарал цэнхэр өнгийн сав тэндээс холгүйхэн байж байгаа нь мөн олддог. Гэхдээ энэ савыг бол бүр ямар ч уул мөр үлдээлгүй цэвэрлээд цэвэрхэн болгоод орхисон байсан. За мөрдөгчөд ой модон дундаас олдсон биеийн хэсгүүдийг шүүх эмнэлэг рүү илгээн шинжилгээнд оруулсан ба шүүх эмнэлгийн хариугаар хохирогч эмэгтэйн цээжин бие олдохоос 5 хоногийн өмнө буюу 11-р сарын 27-ны хавцаа тухайн эмэгтэй нас барсан байх боломжтой гэх дүгнэлт гардаг. Цаашлаад эмэгтэйн биеийг хэдийн хэсэг болгон мөчлөөд энд тэнд тараагаад хайцсан байсан тул яг үхлийн шалтгааныг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ цогцсны зөвхөн толгоон дээрээс л гэхэд 9 удаагийн бяцрал, гэмтэл, бэртэл, цаашлаад гарн дээрээс нь биеэ хамгаалахаар оролдож байхдаа авсан шарах, мөн хэд хэдэн удаагийн гар хөлн дээрээ хутгуулсан уул мөрүүд олдсон байдаг. Уг нь анх мөрдөгчөд нөгөө хар савны хажуу талаас олдсон хутгийг гэмт хэрэгтэн хэрэг үлдэхдээ ашигласан гол зэвсэг байж магадгүй хэмээн бодож исэн боловч хачирхалтай нь тэрхүү хутга нь хэрэг үлдэхдээ ашигласан эсвэл эмэгтэйн цогцсыг хэдэн хэсэг болгон хуваагтай ашигласан хутга биш гэдэг нь шинжилгээний хариугаар мөн тогтоогдсон байдаг. За ингээ мөрдөгчөд тэрхүү цогцсон олдсон эмэгтэйг яг хин бэ гэдгийг нь олж тогтоохын тулд хурууны хэгийг нь шалгаад ДНХ тест хийгээд бүр шүднийх нь рекордоор шалгасан боловч тухайн үнэтэй холбоотой ямар ч мэдээлэл гарч ирээгүй. Тэр байтугай яг иймэрхүү байдлаар дахиад хэдэн сар өнгөрсөн байгаа. Гэтэл ашгүй эцэст нь нэг юм 6 сарын дараа цогцсон олдсон эмэгтэйн ДНХ-г ашиглан хамаатнууд ураг савна нээж магадгүй хүмүүсийн мэдээллийг шинжээчэд гаргаж авч чадсан бөгөөд хохирогч бол 40 настай Mindy Cassotis гэх эмэгтэй болох нь тогтоогдсон байдаг. Мөрдөгчөд гэр бүлийнхэнтэй холбоо бариад ээжээс нь ДНХ тест авснаар ингэж нэг юм хохирогчийг хэн болохыг нь таньж чадсан. За Mindy Cassotis гэж юм бэ? Mindy Cassotis нь 40 настай Frank болон ээж Betsy нарынхаа том охин нь. Тэрээр доороо Франк болон Матью гэх хоёр эрэгтэй дүүтэй.
Минди ер нь багаасаа нэлээд амбицлог, нийгмийн идэвхтэй тийм хүүхэд байсан. Тэрээр ахлах сургуулаа төгсөн коллежид ороод дараа нэгэн хуулийн компанид нарийн бичгээр ажиллаж агаад үүнийхэн дараа хүмүүст туслахын тулд өөр нэгэн ашигын бус сайн дурын компанид ажиллах болсон байдаг. Тэрээр 2016 оны хавар нөхөр Николастайгаа хурмаа хийн гэр бүл болсон ба хурмаа хийснийхэн дараа хэсэг хугацаанд дүү Франкийнхаа гэрт эхнэр хүүхдийнх нь хамтаар нөхөртөөгөө бүгдээрээ хамт амьдарч исэн юм байлээ. Гэхдээ нэг их удалгүй Минди Николас хоёр Миндигийн аав ээж хоёртой хамт амьдрахаар Франк Бетси хоёрын гэрт нүүж ирсэн байдаг. За байн Франк гэ дуудаад ахаар та хэд гайхаж иж магадгүй Миндигийн аавыг нь Франк, нэг эрэгтэй дүүг нь бас Франк гэдэг. За харин Миндигийн нөхөр Николас буюу Никийн хувьд тэрээр усан цэргийн айрамд алба хааж исэн байлээ. Тэрээр Иракийн дайнд 2 удаа яваад Иракаас буцаж ирснийхаа дараа The Pentagon-д ажиллаж исэн ийм хүн. Тэгэхээр Минди алга болох үедээ нөхөртөөгөө мөн аав ээж хоёртойгоо хамт амьдарч исэн болж таарч байгаа. Тэгээ нэг хачиргалтай зүйл нь Миндиг алга болоод цогцсон уулнаас хэдэн хэсэг болцсон олдсны дараа 6 сар өнгөрчөөд байхад гэр бүлийнхнээс нь хинэнч түүнийг асууж сураглаж хайгаагүй. Тэгээ яагаад вэ гэтгсэн чинь аав ээж хоёр нь охиныгоо нас барсан гэдгийг аль хэдийн мэдчихсэн болж таардаг. Мөрдөгчөөд Миндигийн аав ээж хоёр болох Франк Бетси хоёр дээр явж очиод охин нь нас барсан талаар дуулгахад аав ээж хоёр нь "Тэмээ манай охин өнгөрсөн 12 сард тархинд нь цус харваад эмнэлэгт байх үедээ амьсгал хураасан. Нас барах үедээ 8 сартай жирэмсэн байсан" хэмээн хэлсэн байдаг. Мэдээж энэ үед бол мөрдөгчөөд бүр гайхшраад Миндигийн цогц яг ямар байдалтай ой модон дундаас олдсон талаар нь аав ээжд нь хэлэхэд Миндигийн аав ээж хоёр ч мөн гинтийн цочролд орсон байгаа. Тэдний хэлснээр бол 2021 оны талархлын баярын дараа Франк өөр хотод очиж хагалгаанд орох хэрэгтэй болоод Франк Бетси хоёр хэд хоногоор өөр хот руу явцгаасан. Энэ үед 8 сартай бие давхар Минди нөхрийнхээ хамтаар гэртээ үлдсэн байгаа. Тэгсэн Миндигийн жирэмснийх нь эмч түүнийг гинтхэн эмнэлэгт хэвтэх хэрэгтэйгээд Минди эмнэлэгт хэвтсэн. Ингээд 11 сарын 30-нд Франк Бетси хоёр гэртээ буцаж ирсэн бөгөөд нэг тэднийг тосч аваад Франк Бетси хоёрыг гэрт нь буулгачаад өөрөө эмнэлэг рүү Минди дээр очичоод ирээгээд явсан. Тэгснээ нэг хэдэн цагийн дараа удалгүй буцаж ирээд учир зүггүй уйлаад бөөн юм болсон байгаа. Яасан бэ гэсэн чинь Минди эмнэлэгт байх үедээ гинтийн байдлаар нас барсан хэмээн эмнэлгээс нийгэд мэдэгдсэн бөгөөд эмнэлгээс болохоор тодорхой шалтгааныг нь мэдэхгүй гэхдээ тархины цус харвалт байх өндөр магадлалтай хэмээн хэлсэн байгаа. Уг нь Франк Бетси хоёр охиндоо яг юу болсныг олж мэдхийн тулд задлан шинжилгээ хийлгэхээр төлөвлөж исэн байлээ. Тэгээ нэг нөгөө эмнэлэг дээр нь очиод Миндид задлан шинжилгээ хийлгэе гэдгсэн чинь эмнэлгийнх нь андуураад Миндиг аль хэдийн чандралцсан байсан. Ингээд Франк Бетси хоёр охиныхоо цогцыг нь харж чадаагүй нэг явж очиод Миндигийн чандрыг нь авчирсан байгаа. Ингээд бие давхар охиноо алдаад сэтгэл санааны гүн хямралд орсон аав ээж хоёр нь охинтойгоо хамт амьдарч исэн байшиндаа цаашид амьдарч чадахгүй түрээд өөр тишээ нүүсэн бөгөөд энэ үед нэг тэднийг нүүлгэж өгөөд өөрөө нэг тишээ явчаад ирээгээд гараад явсан боловч энэ үеэс хойш Франк Бетси хоёрын хин хинэн түүнийг дахин олж хараагүй. За энэ талаар олж мэдсэн мөрдөгчөд Никийг олж уулзаад түүнээс мэдүүлэг авсан. Тэгсэн чинь Никийн ярьж байгаа зүйлс нэг л авцалдаагүй, ёстой нөгөө үлгэрийн мэд сонсогдсон байгаа. Түүний хэлснээр бол Минди 9 мэнд амарчхын тулд хэд хоног эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болоод тэгээд эмнэлэгт байх зуур нь нэг эмнэлгээс дуудлага ирээд түүнийг эмнэлэг дээр яаралтай хүрээд ирээч гэж дуудсан. Никийг эмнэлэг дээр явж очих үед эмчнэр түүнд Миндиг гинтийн байдлаар амьсгал хураасан талаар нь дуулгасан байгаа. Тэгээ хамгийн гол нь нэг тэр эмнэлэг нь ямар эмнэлэг гэдгийг сайн санахгүй байгаа. Тэр удаа эмч нарыг нь хүртэл ямар эмч байсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээ эхнэрийгээ яг юунаас болоод амьсгал хураасан гэдгийг нь мэдхийн тулд задлан шинжилгээ хийлгээгээд хүсэлт гаргасан чинь бидний мэдж байгаа ачлан эмнэлгээс андуураад Миндигийн цогцыг нь чандралцсан. За нэг юм утга авцалдаагүй юм яриад харин мөрдөгчөд Никээс эмнэлгийн төлбөрийг ядаж яаж төлсөн бэ? Төлбөрийг чинь баримт байх юм бол ямар эмнэлэг байсан гэдг нь тодорхой болно хэмээн асуухад Ник надтай уулзсан эмнэлгийн ажилтан төлбөрөө зүгээр бэлнээр төлчөж болно гэсэн болохоор нь би банкн дээр очиод $5,000 бэлнээр гаргуулж аваад бэлэн мөнгөөр төлбөрөө төлсөн гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Үүнээс гадна нэг нөгөө Миндигийн аав ээж хоёрт нь ярьсан тархины цус харвалтаас болж Миндиг нас барсан гэх ямар ч зүйлийг мэдүүлгийнхаа үеэр дуртаагүй. За ингээ мөрдөгчөөд Portal Hunting Club-ийн ойролцоо байх нэгэн хяналтын камерын бичлэгийг шалгаад үзэхэд 11-р сарын 29-нд нэг машинтайгаа яг тэр хаваар өнгөрч яваа бичлэг нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг.
Мөрдөгчид Никээс тухайн өдөр тэнд яг юу хийж явсан талаар нь асуухад тэрээр 29-нд тэр ангийн бүсэд очисон гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ нэг сонин зүйлийг ярьсан байгаа. Түүний хэлж байгаагаар Минди нэг хоёрыг хэсэг бүлэг үл таних этгээдүүд байнга айлгаж сүрдүүлдэг, бүр гэрт нь нэвтэрч орж ирэх гэж оролдож исэн удаатай. Тэгээ болоогүй байж байгаа л тэдгээр этгээдүүд ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар тэдний данснаас нь мөнгө авсан байдаг. Тэгсэн удалгүй өөрийгөө FBI-ийн ажилтан хэмээн нэрлсэн Жим гэх нэг эрэгтэй гарч ирээд Минди нэг хоёрт та хоёр маш аюултай хүмүүсийн хараанд өртсөн. Тэд та хоёрыг онилж байгаа. Та хоёр миний болон манай багийнхны хэлсний дагуу хийх ёстой. Надаас өөр юу ч битгий асуу. Манай багийнхан та хоёрыг хамгаалж байгаа гэсэн ийм зүйлийг ярьсан. Никийн хэлж байгаагаар Минди нэг хоёр Жимийн хэлсэн бүх зүйлийг нь юу ч асуулгүй дугуйл дагаж хийдэг. Мөрдөгчид Никээс Жим гих тэрхүү FBI-ийн ажилтнтай яаж холбоо барьж болох вэ гэд асуусан чинь Ник би яаж холбоо барихаа мэдэхгүй тэр өөрөө дандаа над руу холбоо барьдаг. 29-нд ч гэсэн Жим над руу холбоо бариад одоо гэрээсээ нүү ер нь ойрт та хоёр маш аюултай байдалд байна гэж хэлээд намайг Миндигийн болон өөрийнхөө зарим эд зүйлсийг баглаад өгсөн хаягийнхан дагуу хүргэж өг гэж хэлсэн. Тэгээ би Жимийн өгсөн хаягийн дагуу тэр ангийн бүсэд очисон. Намайг тэр хэлсэн хаягаар нь очиход тэнд нэг улаан үстэй залуу намайг хүлээж агаад миний авчирсан зүйлсийг аваад явсан. Гэхдээ яг тодорхой хаана очиж тэр улаан үстэй залуутай уулзснаас санахгүй байна хэмээн хэлсэн байдаг. Ингээ мөрдөгчид Никийг тухайн өдөр яг хаана очисон гэдгийг нь олж тогтоохоор утасных нь байршлыг шалгаад үзэхэд Ник тухайн үед уцаа унтраацсан байсан гэдг нь тодорхой болдог. Гэхдээ түүний машиных нь байршил тогтоогчоор Никийг Миндигийн цээжин бие олдсон яг тэр газрын ойролцоо очиод тэндээ 40 минут орчим болоод буцаад хөдлөөд явсан гэдгийг нь олж тогтоож чадсан. Үүнээс гадна түүний машиных нь байршил заагч дээр Ник ангийн бус руу явж явах үедээ шатхуун түгээх газар дээр зогсоод шатхуун авсан бол дараа нь харин Home Depot дээр зогсоод Milwaukee брэндийн хутгийг мөн худалдаж авсан байдаг. Бидний мэдж байгаачлан өнөөх том хар хайрцагны хажуугаас улаан иштэй хутга олдсон шүү дээ. Тэгэхээр тэр хутга бол Никийн худалдаж авсан хутга болж таарах нэ. Тэгээ энэ хутга худалдаж авахаасаа өмнө бас бүр эрт Ник Home Depot ороод хүрц худалдаж авсан байсан ч гэсэн мөрдлөгийн үед тодорхой болсон. Тэгээ өөр нэг хачирхалтай зүйл нь гэвэл Ник шинэхэн худалдаж авсан цоо шинэ машина төмрийн хогон дээр аваачаад өгсөн байсныг нь мөрдөгчд олж илрүүлсэн байдаг. Яасан бэ гэсэн чинь өөрийнх нь хэлж байгаагаар бол машин нь зөв зүгээр зам дээр явж байгаад гинтхэн утаа гараад тэгээ Ник буугаад машинаа шалгах гэж байх хооронд машин нь дэлбрээд юучгүй болтлоо шатсан гэж яриад байгаа. Тэгэхээр Никийн бодсноор бол машинаа шатаачвал байршил заагч энтрийг нь сэргийгээд шалгаад үзэх боломжгүй л гэж бодсон юм шиг байгаа. За үүний дараа мөрдөгчөөд хэрэг гарах үед Ник Минди хоёрын хамт амьдарч исэн Миндигийн аав ээж хоёрын нь хуучин гэртэнд очиод нэгжлэг хийж үзсэн бөгөөд зүгээр харахад бол ямар ч сэжигтэй зүйл тэнд харагдаагүй. Гэхдээ шинжээчид люминол цацаад өмнө нь цус болсон газар байна уу гэж шалгаад үзсэн чинь ер нь бол байшингийн хаа сайгүй тэр чигтээ цус болоод хин нэгэн цусны уул мөрийг арилгахын тулд арчиж цэвэрлсэн гэдэг нь угаасаа гэрэлтээд гараад ирдэг. Үүнээс гадна Ник орныхон давууг солилцсон. Гэхдээ матраасан дээр нь маш их хэмжээний улаан толб байсныг шинжээчид олж илрүүлээд шалгаад үзэхэд энэхүү толб нь Миндигийн цус гэдэг нь мөн тогтоогддог. За ингээ болоогүй мөрдөгчд үргэлжлүүлэн Никийг шалгаад үзэхэд түүнээс өшөө олон илүү аимшигтай зүйлс гарч ирсэн. Тэрний нэг нь юу байсан бэ гэхээр Миндиг нас барснаас бараг 2 сарын дараа Ник өөрийнхөө last name буюу овгийг Джеймс Старк болгож өөрчлөөд Саманта гэх эмэгтэйтэй гэрлээд Пенсильвания мужид руу нүүцсэн байсан. За тэгэхээр Саманта гэж юм бэ? Саманта бол аимшигын богино хэмжээний зохиол бичдэг ийм эмэгтэй. Ник болохоор бас яг тийм төрлийн зохиол унших дуртай. Өөрөө ч гэсэн ийм богино хэмжээний зохиол хаяа бичдэг. Тэгээ энэ хоёулаа ийм адилхан сонирхолтой болохоор анх 2022 оны 9 сарын 24-нд Reddit дээр танилцчихсан юм байлээ. Ник бол ер нь Самантаг танилцахаас өмнө мэддэг байсан. Зохиолуудыг нь уншдаг, бараг шүтэн бишрэгч нь. Тэгээ Ник Саманта хоёр 9 сар танилцаад хоорондоо холбоотой болоод 2023 оны ихэр гэрлээд хамтдаа Пенсильвания мужид руу нүүсэн нь. Гэхдээ Ник Самантатай танилцах үедээ Миндиг аль 2 жилийн өмнө буюу 2020 онд давхар биетэй байх үедээ эмнэлэгт нас барсан. Тэгээд өөрийгөө ганц бие гэж худлаа ирсэн байгаа. Ник Самантад энэ бүхнийг ярьсан энэ үе бол 2022 оны 10 сар байсан. Тэгэхээр Минди энэ үед 9 минут зүгээр байж исэн гэсэн үг. Тэр удаа овгоос холихоосооч бүр өмнө Самантатай дөнгөж танилцсныхаа дараа Ник өөрийнхөө жолооны үнэмлэхэн дээр байх нэрийг фотошопоор янзлаад Старк болгоод Саманта руу явуулсан байдаг. Ингээд Ник Саманта хоёр 2023 оны 2 сар цүү тавиад 4 сард нь гэрэлсэн.
Ер нь бол Никийн худлаа ярилт ингээд үүгээр дуусаагүй. Самантатай гэрлэхээ өмнөхөн буюу 3 сард Ник нөгөө машиныг шатсан гэд яриад байгаа да. Уг нь Ник Саманта хоёр шинэ байшин худалдаж авах гэж төлөвлөж исэн юм байлээ. Ник ч гэсэн өөрөө Самантад чи юунд ч битээс наа зовоо. Надад хангалттай мөнгө байгаа гэж хэлжсэн. Нэг л өдөр гаднаас орж ирээд машиныг шатаад дэлбэрсэн машин дотор нь байшаа авах гэжсэн $860,000 чек нь байсан. Тэгсэн машинтай хамт шатчихлаа хэмээн Самантад хэлсэн байгаа. За үүнээс гадна Минди бол Никийн анхны эхнэр байгаагүй. Ник өмнө нь Heather гэдэг эмэгтэйтэй 2009 онд гэрлээд 2015 онд буюу 6 жилийн дараа тэд салцгаасан юм байлээ. Тэдний салсан гол шалтгаан нь болохоор Ник хүүхэдтэй болохыг маш их хүсдэг. Тэгсэн Heather болохоор бие давхар болоогүй. Тэгээ ер нь бол хүүхдийн асуудлаас болоод хоёр тийш болсон гэж хэлж болно. Никийг өмнөх эхнэрээсээ салах үед нь шүүхээс түүнийг өмнөх эхнэртээ $1.5 сая өгөх ёстой гэсэн ийм захирамж уулна гаргасан юм байлээ. Гэхдээ Ник тэгээд тэрийг нь төлөөгүй. Мөрдөгчд түүнээс яаж шүүхийн захирамжийг үл тоогоод өмнөх эхнэртээ өгөх ёстой байсан мөнгөө ч өгөх үү, тэгээд дээрээс нь шоронд орчлох уу ингээд яваад байсныг нь асуухад Ник мэдгүй Жим намайг энэ талаар битээс наа зовл хийж надад хэлсэн хэмээн Жим гэх нөгөө эрэгтэйг дахин ярьж эхэлсэн байгаа. Гэтэл үнэндээ бас л энэ нь худлаа болж таардаг. Юу болсон бэ гэхээр анхнаасаа яагаад шүүхээс Никийг Heatherт $1.5 сая өгөх хэмээн захирамж гаргасан бэ гэхээр Ник өөрөө шүүхтээр өөрийнхөө нийт хөрөнгийг $32 сая хэмээн хэлсэн. Бүр банкны баталгаагаа хүртэл авч ирсэн байгаа. Тэгснээ шүүхээс захирамж гаргасны дараа би мөнгөө банкнаас авч чадахгүй гэсэн ийм юмыг ярьсан. Тэгсэн чи яг үнэндээ тэр банкны баталгаа нь хуурамч байсан болж таардаг. Тэгээ ер нь бол үүнээс харахад Ник маш худалч бүр алхам тутамдаа худлаа ярьдаг. Цаашлаад бүр Миндигийн аав ээж хоёрыг нүүлгэж өгчөөд Ник өөрөө ор сураггүй тэдний амьдралаас алга болсон доо. Тэгвэл Миндигийн аав ээж хоёр нь түүнийг нас барсан хэмээн бодож исэн байгаа. Яасан бэ гэдгсэн чинь Ник тэднийг нүүлгчээд түр нэг тийшээ явчаад ирээгээд явсныхан дараа хэд хоног алга болсон. Тэгсэн Миндигийн аав ээж хоёрт нь нэг үл таних имэйл хаягнаас имэйл ирсэн бөгөөд энэхүү имэйлэн дээр Ник автосолд ороод эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байж байгаад нас барсан талаар дуулгаж байгаа ийм имэйл байсан. Тэгэхээр бүр Ник өөрийнхөө үхлийг хүртэл худлаа зохиогоод яваад исэн бахна. За үүнээс гадна өөр нэг хачирхалтай зүйл нь юу байсан бэ гэхээр Миндигийн цогцос олдох үед шинжээчид түүний биед задлан шинжилгээ хийсэндээ. Гэхдээ Минди жирэмсэн байгаагүй. Түүнийг бүр бие давхар байсан гэхээр ямар ч шинж тэмдэг түүний биенээс илрээгүй. Тэгээ эндээс мөрдөгчдийн дүгнжсэнээр бол Минди Никээс болоод өөрийгөө бие давхар гэж худал ярьжсэн байх өндөр магадлалтай. Учир нь Ник өмнөх эхнэрийгээ хүүхэдтэй болохгүй байх гэсэн шалтгаанаар салсан, үүнийг ч гэсэн Минди мэдчихсэн. Тэгээ болоогүй Миндигийн аав ээж нь бүр найзууд нь хүртэл түүнийг бие давхар гэж итгэжсэн байгаа. Ник ч гэсэн өөрөө Миндийг бие давхар гэж бодож исэн гэж гүрийгээд байгаа. Гэхдээ мөрдөгчд эсэргээрээ Никийг Миндийг бие давхар биш гэдгийг нь олж мэдээд тэгээд аллах үлдсэн байх боломжтой хэмээн таамаглаж исэн. За ингээд 2025 оны 8 сард Никийн шүүх хурал эхэлсэн байдаг. Ер нь бол шүүх хурлын үеэр Ник өөрөө хэрэгээ хүлээгээгүй ч гэсэн бүх нотлох баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд дээр үндэслээд Минди яг яагаад амнасаа алдсан бэ? Хэрэг гарах үед яг юу болсон бэ гэсэн ерөнхий таамаглалыг гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр анхнаасаа Ник Миндид FBI-д ажилладаг Жим гэх эрэгтэйгийн талаар худлаа ярьжсэн. Яг үнэндээ бодит амьдрал дээр тэднийг сүрдүүлдэг, тэдний данснаас мөнгө авдаг ямар ч хүн байгаагүй. Энэ бол бүгдээрээ Никийн өөрийнх нь зохиосон жүжиг. Өмнө нь хэлсэнчлэн Ник өөрөө аимшигын зохиол бичих дуртай. Тэгээд тэр зохиолынхаа дагуу эхэндээ Миндид худлаа ярьж эхэлсэн байгаа. Тэр утгаа Минди Ник хоёрын дундын данснаас өөрөө мөнгө гаргаж авчаад тэгээд тэднийг онлоод байгаа аюултай хүмүүс данснаас нь мөнгө аваад байна гэж хүртэл Миндид итгүүлсэн. Цаашлаад Никийн ажилдаг гэдэг компанид хүртэл зохиомол тийм компани огт байхгүй. Гэхдээ хөөрхийн Минди Никэд маш их хайртай байсан тул түүнийг хэлсэн болгонд нь итгэдэг. Тэр утгаа Ник хүүхэдтэй болохыг маш их хүсдэг тул өөрийгөө жирэмсэн хэмээн түүнд худлаа хэлсэн байгаа. Учир нь Минди Никийг өмнөх эхнэрээсээ адилхан шалтгаанаас болоод салсныг нь мэдчихсэн тул өөрөөс нь бас салах байх гэж айсан. Харин энэ үеэр Ник онлайнаар өөрийнхөө шүтэн биширдэг Самантатай танилцсан. Ингээд Самантатай танилцсан цагаасаа эхлээл Ник хэрхэн Миндигээс салах талаараа бодож эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцээ тэрээр Миндиг жирэмсэн биш гэдгийг нь мөн олж мэдсэн. Ингээд Миндигийн аав ээж хоёр нь өөр хот руу мис засалд орохоор явах үед нь Ник Миндиг хөнөөгөөд биеийг нь хэдэн хэсэг болгон хуваагаад ангийн бүсэд аваачиж хайсан байдаг.
Тэгээ тэрээр Миндийг эмнэлэгт хэвтэж байхдаа нас барсан, цогцыг нь чандралсан байсан гэх үлгэрээ аав ээж хоёрт нь яриад бүр итгүүлээд дараа нь өөрөө автосолд орж нас барсан юм шиг жүжиг зохион тэдний амьдралаас чимээг өхөн алга болсон нь энэ. Үүнийхээ дараа тэрээр нэрээ өөрчлөөд Самантатай гэрлээд өөр мужи руу нүүсэн. Ер нь бол болсон бүх явдал ерөнхийдөө нэг иймэрхүү. За ингээд Никийн эцсийн шүүх хурал болж шүүгчид ердөө 1 цаг орчим хуралдаад Никийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзэж насаар нь хорих ялыг оноосон байдаг. Тэгээ бүр одоо хүн яаж ийм амар алхам тутамдаа худлаа ярьдаг, зэрлэг аимшигтай алуурчин байж болдог байна. Ник гэх энэхүү этгээдийн хувьд бол түүний амьдралд үнэн гэхээр зүйл бараг нэг ширхэгч байгаагүй бүгдээрээ худлаа. Та бүхэн маань энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 өдрийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.